Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Ормозын хоолойг бол нэгэхэд 4-р сарын 6-ны өдөр бол хамгийн сүүлчийн хугацааг бол Иран улсад бол өгөөд байгаа. За энэ хугацаа бол ингээд Монголын цагаар бол өнөө шөнөдөө маргааш гэхэд бол ерөнхийдөө дуусхар болно. За гэхдээ яг одоо энэ ойрхон дорнодын бүс нутагт болж буй үйл явдлууд болон Иран улсын зүгээс гаргаж буй эрдэв үйлдэлүүдийг ингээ харах юм бол Иран улс Ормозын хоолойг Трампын шахалтаар 4-р сарын 6-ны өдөр тэмч амархан нээгээд өгчихгүй гэдэг нь бол бараг л ингээ тодорхой харагдаж байгаа. За Трамп яг одоо ингээ яг ямар учиртайгаар ингэж эцсийн хугацаа өгөөд за энэ хугацаа дуусах үед одоо Ормозын хоолойг хэрв Ираны зүгээс нээхгүй бол Ираны эсрэг ямар хариу арга хэмжээ авахаа бол Трамп анханасаа бол маш тодорхой их тодорхойлж зарласан байдаг. За яг шулуухан хэлэхэд бол Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин Ираны одоо бүхий л дэд бүтцийн байгууламжуудыг бол устгах хэмжээний үхлийн цохилт өгнө гэдгээ бол Трамп бол зарласан. За үүнд нь одоо ямар байгууламжууд орж ийнэ гэвэл Ираны бүх цахилгаан станцууд, за радио холбооны сүлжээнүүд, нефт болон одоо ураны байгууламжууд, дээрэс нь Ираны зүгээс одоо газрын тосоо гадагшаа гаргадаг, газрын тосны экспортын хамгийн голлох харк арал дээр байрладаг терминалууд болон за байгалийн хийн боловсруулах үйлдвэр, за нэмээд байгалийн хийн ордууд гээд энэ бүгдийг бол одоо устгах хэмжээний үхлийн цохилтыг өгнө гэдгээ бол Трампын зүгээс анханасаа бол маш тодорхойлж зарласан. За тэгвэл Трамп үнэхээр одоо ингэж өөрийн хэлснийхэн дагуу Иран улсад одоо ийм аимшигтай хэмжээний үхлийн цохилтыг одоо яг хэрвээ өгөх юм бол үүнээс улбалж юу болох уу гэдэг одоо маш чухал асуулт бол гарч ирж байгаа юм. За үнэхээр Трамп ийм цохилтыг хийхээгээд энэ дайнд Америкийн нэгдсэн улс яг ялна гэсэн баталгаа байгаа юу? За эсвэл одоо энэ үйлдэл нь үүсэт буй нөхцөл байдлыг арай улам дордуулчих юм биш үс гэсэн иймэрхүү асуултууд бол одоо шинээр ингэж урган гарч ундран гарч ирж байгаа. За ерөнхийдөө ингээд олон улсын шинжээчид энэ геополитикийн судлаачдын үзэж буугаар бол яг хөө энэ нөөник олон улсын шинжээчид болон геополитик судлаачид гээд ингээ ерөнхий яриад ахаар та бүхэн ингээд гайхчихж магадгүй энэ одоо баг өөрөө ингээд зохиогоо яриад байгаа юм биш үгээд ямар хүмүүсийг хэлээд байна гэхээр Британий BBC агентлаг, за мөн одоо Катарын Аль Жазира одоо ойрхон дорнод хамгийн том мэдээний агентлаг Аль Жазира агентлагийн ойрхон дорнод одоо нэг олон улсын тоомчид, олон улсын шинжээчид, за мөн одоо эдийн засгийн шинжилгээ хийдэг ийм одоо экспертүүд, мэргэжилтнүүдийн зүгээс гаргаж дэвшүүлсэн одоо иймэрхүү хамгийн боломжит хувилбаруудыг би одоо өнөөдрийн дугаараар бол дэвшүүлж та бүхэнд одоо хүргэх гээд байгаа юм л та. Тэгэхээр яг би өөрөө ингэж гаргаж яриад байгаа биш гэдгийг бол ойлгохоорой. За энэ хүмүүс одоо юу гэж үзэж байна гэвэл Ормозын хоолойг хэрвээ Ираны зүгээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын хэлсэн 4-р сарын 6-ны өдрийн хугацаанд багтааж нээхгүй тохиолдолд за Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний зүгээс маргааштай эсвэл нөгөөдөртөө ч юм уу ямар ч хэлсэн ойрын 3-4 хоногтой багтаагаад маш хүчтэй юм 3 төрлөөр хариу арга хэмжээ авч магадгүй гэдэг иймэрхүү одоо ерөнхий одоо таамаглал дүр зургуудыг бол эдгээр шинжээчдүүд гаргаж тавьсан байгаа юм л та. За тэгэхээр хамгийн харамсалтай нь гэхдээ юу вэ гэвэл энэ 3 хувилбараас хамгийн муу хувилбар буюу хамгийн тааламжгүй хувилбар нь биелэх магадлал хамгийн өндөр магадaltaй байгаа. За тэр нь ямар хувилбар вэ гэвэл за галт шуурга гэдэг ийм ажиллагааны хувилбар бол байгаа. За энэ хувилбар бол ерөнхийдөө энэ мэргэжилтнүүдийн экспертүүдийн үзэж байгаад бол 60% магадaltaй гэж одоо үзээд байгаа юм л та. За энэ нэрнээсээ энэ ажиллагаа гэдэг ямар ажиллагаа гэдгийг нь бол бараг шууд тодорхой бол та бүхэнд нэг хан өгж байгаа байх. За галт шуурга гэж та бүхэнд төсөөлөд үзээрэй. За энэ галт шуурга ажиллагааг бол эхлүүлснээр Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам бол одоо эхний эдчэнд яах вэ гэхээр за Ираны эрчим хүчний сүлжээнүүд болон одоо тэр агаарын давталгооноос хамгаалах системүүд одоо серверүүд, радаруудыг бол ингэж ажиллахаагүй болгож хакердаж за улс орныг бүгд нь сохор болон дүлий болгож хувиргана гэсэн үг. Яг нь сохор дүлий болцохорч одоо хаанаас юу хавтаж ирж байгааг агаарын орон зайдах хяналтаа бол нэг ёсондоо бол автчихна гэсэн үг. За ингээд нэгэнт улс орон даяар ингэж эрчим хүчгүй болж агаараас хамгаалах системүүд сохорч радар ажиллахгүй болсон тохиолдолд араас нь юу болох вэ гэхээр дараагийн үе шат буюу пуучингийн давлгааны үе бол эхэлнэ гэж бол үзээд байгаа. За тэгэхээр Персийн буланд одоо Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчнийхэн за мөн одоо бүс нутагт ингэж үүргийг гүйцэтгэж байгаа маш олон
Tomahawk пуужин харуулах хүчин чадтай ийм цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцнууд бол асар олноор бол байрлаж байгаа. За тэгвэл тэр бүх одоо усан онгоцнууд болон шумбагч онгоцнуудын зүгээс одоо нэгэн зэрэг асар олон тооны Tomahawk пуужингуудыг Ираны дэд бүтэц болон нефтийн байгууламжууд, харилцаа холбооны төвүүд гээд одоо энэ бүх стратегийн байгууламжууд руу харваж за Ираны дэд бүтцийн салбарыг бол одоо бүхэлд нь ерөнхийдөө устгахнаа гэсэн одоо ийм зүйлс яваад байгаа юм л та. За мөн одоо мэдээч хэрэг энэ ойролт орондод байрлаж байгаа Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн нисэх баазуудаас бол B2 болон B52 зэрэг яг одоо байрлаж байгаа энэ бөмбөгдөгч онгоцнууд бол одоо Иран улсын агаарын орон зай радар нь ажиллахгүй болсон тохиолдолд за чөлөөтэйгээр Ираны газар нутаг руу нэвтэрч за томоохон стратегийн байгууламжуудыг устгахад энэ Tomahawk пуужингийн дайралтын хажуугаар бол одоо нэмэлт хүчээр тусламж дэмжлэг үзүүлэх ингэж стратегийн бөмбөгдөлт их бол бүрэн боломж бүрдэнэл гэж бол харагдаад байгаа. За ер нь бол ингээ Америкийн нэгдсэн улсын зүгээс Иранд богино хугацаанд пуужингийн болон одоо бөмбөгдөлтөөр одоо ингэж нэгэн зэрэг бороо оруулснаа гэж одоо ойлгож бол болохоор байгаа юм л та. За яг хуу Трампын зүгээс бол өөрөө ч гэсэн энэ талаар бол хэлээгүй биш хэлсэн. За энэ одоо бид дан ганц цэргийн байгууламжуудыг бол бөмбөгдөхгүй гэж одоо Трамп өөрөө хэлсэн. За дайралтанд өртөхөд бараг тодорхой болоод байгаа энэ Ираны одоо хамгийн чухал бүс бол мэдээч хэрэг энэ цахилгаан станцуудаас гадна энэ Харк арал болоод байгаа юм л да. Яг хуу Трампын зүгээс одоо миний санаж байгаагаар нэг 10 хэд хоног бараг 2-7 хоног гаруй хугацааны өмнө Харк арал руу бол нэлээд хэдэн одоо пуужингийн товчлогоо хийсэн. Гэхдээ Харк арал дахь зөвхөн цэргийн байгууламжуудыг бол Трамп устгасан гэж зарласан. За Ираны эрх баригчдын зүгээс ч гэсэн яг Харк арал руу тэр 14 хоногийн өмнө дайрахтаа бол яг за Америкийн пуужингууд бол зөвхөн цэргийн байгууламжууд руу довтолсон. За манай энэ нефтийн терминалууд бол асуудалгүй байна гэдгийг бол бас аль бие олгосоор бол ингэж зарласан. За тэгэхээр энэ Харк арал яг ямар учиртай байна гэхээр энэ бол ерөөсөө Ираны эдийн засгийн амин судас энэ арал дээр зангидэгдэж байна гэж бол одоо хэдүүлээ бол ойлгож болно. За энэ арал дээр бол одоо товчхондоо бол энэ Ираны газрын тосны экспортны 90 гаруй хувь нь бол ингэж шууд арлаар дамждаг юм асар том терминал за бүр дэлхийд маш томд тооцогдох ингэж газрын тосны ийм асар том терминал бол энэ арал дээр байрладаг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ аралыг бүхэлд нь бөмбөгдөж одоо энэ Ираны тэр бүх шатхууны нөөцийн савнууд болон за тэр шатхууныг ачдаг танкеруудын зогсоол гэж байгаа шүү дээ. Тэр танкеруудын зогсоолыг бол одоо тэр чигт нь устгаж за энэ жижиг арал бол ингээд тэр чигтээ шатаж дүрлснээр гэсэн одоо ийм л зүйл бол одоо яригадаад байгаа. Тэгэхээр маш товчоор хэлэхэд бол энэ Персийн булан гэдэг энэ бүс нутаг бол тэр чигтээ бол газрын тосны шатаж буй тэр хар утаанд ингэж бүрхэгдэн гэсэн үг тэнгэр нь. За яг л ийм үйл явдал бол 1991 онд орчимд тэр болж байсан Персийн булангийн дайнаар бол яг ийм үйл явдал бас болж байсан. За мөн одоо 2003 оны Иракийн эрхчлэн ажиллагааны дараагаар газрын тос шатаж ойрхот орондын тэнгэр бол ингэж бүхэлдээ хар утаагаар сунаглаж байсан. Яг ийм үйл явдлууд болж исэн. За энэний 3 дахь давлгаа ихэрч магадгүй болоод байна гэсэн иймэрхүү зүйлсийг бол ярьж байгаа. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ Ираны дотоодын шатхууны хэрэгцээг энэ хангадаг одоо хамгийн том боловсруулах үйлдвэр болох энэ Абаданыг бас ингэж устгах нь гэдгийг бол ингэж зарлаад байгаа. За энэ үйлдвэр энэ Абадан гэдэг энэ газрын тос боловсруулах үйлдвэр хэрвээ устсан тохиолдолд юу болох вэ гэвэл Иран улс одоо дотоо шууд хормын дотор хэдхэн өдрийн дотор ерөөсөө шатхууны хомсдолд орно гэсэн үг. Иран өөрөө өөрсдийнх нь шатхууныг хангаж чадахгүй байдалд орно гэсэн үг. За мөн одоо үүнтэй зэрэгцээд энэ өмнөд Парсад одоо байрладаг дэлхийн хамгийн том байгалийн хийм боловсруулах үйлдвэрийг ч гэсэн Америкийн нэгдсэн улсын зүгээс ингэж Tomahawk пуужингаар устгаж магадгүй яг ийм нөхцөл байдал бол үүсэт байна. За одоо тэр цахилгаан станцуудаас илүү ингээд сая хэлсэн энэ Харк арал за энэ Абаданы газрын тос боловсруулах үйлдвэр за өмнөд Парсад байгаладаг энэ байгалийн хийн одоо боловсруулах үйлдвэр гэд энэ гурван бүс хэрвээ цогцолтонд өртвөл Иран улс дотооддоо ингэж шатхуунгүй, эрчим хүчгүй, за мөн дээрэс нэмээд экспортын ямар ч орлогогүй буюу бүр үнэхэрийн бүр хүнд байдалд одоо ороход ийм нөхцөл байдал бол үүсэн л дээ. За энийг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ийм байдалд оруулсан шүү гэдэг одоо ингээ анхааруулгыг өгөөд эцсийн хугацаанд өнөө шөндөө Монголын цагаар баг дуусах нь тодорхой болоод байна. За ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд дараа нь одоо яг юу болох уу гэдэг нэг асуулт байна л та. Яг шулуурхан хэлэхэд бол одоо ямар ч эрүүл ухаантай хүн ингээ бодоод үзсэн маш хүнд нөхцөл байдал бол үүснэ. За Иран улс ингээ ганцхан өдрийн дотор бол төсвийн орлогогүй болно гэсэн үг. За яг ингээ яг
Ванга шиг ингээ сайхан бурж байна да гэд ингэж үзэж байгаа хүмүүсээс байж магадгүй. Гэхдээ одоо энэ бол ерөнхийдөө боломжит хувилбаруудыг ярьж байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй л дээ. Боломжит хувилбар гэдэг зүйлс бол өөрөө маш олон нөхцөл байдал үйл явдлуудын үр дагаврыг логик дэс дараалалаар бодож логик дүгнэлт хийсний үр дүнд гаргадаг юм боломжит хувилбаруудыг бол ингэж дэвшүүлдэг. Логик сэтгэлгээ муутай хүмүүсийн хувьд бол яг нэг ингэж логикоор төсөөлөн бодох чадвар муутай учраас магадгүй энэ бол ингээ бүр ингээ одоо төсөөлөхөд хэцүү сонсогдчих бол магадгүй. Гэхдээ боломжтой юм яриад байгаа. За яг одоо ингээ үргэлжлүүлээд яриа. Трампын хувьд бол ер нь одоо бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Трамп бол сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй хүн. Одоо ингэж бол санагддаг. Нэг шийдвэр гаргаад маргааш нь нөгөө шийдвэрийг ингээ өөрчилж идэг. Өнөөдөр ярьсан зүйлээ маргааш нь дахиж өөрчилж ярьсан ярианасаа босч идэг. Ер нь бол нэг ийм төрлийн хүн л дээ. Гэхдээ яг энэ удаа Трамп бол одоо дэлхийд даяар Иран улсад ингэж хугацаа өгч байгаагаа ингэж сүр дуйлантайгаар зарлж чаад за энэ хугацаа дуусахад ингээ ямар ч алхам хийхгүйгээр ямар ч арга хэмжээ авахгүйгээр ингээд бүх зүйлийг ингээд орхичих юм бол за дан ганц өөрийнх нь нэр хүндийг төдийгүй Америкийн нэгдсэн улсын нэр хүндийг хүртэл олон улсын тавцанд ингэж давхар унахсан ийм үйл явдал болж хувирна. За ийм болохоор одоо манай монголчууд бол ярьдэн шүү дээ бандсан хүн баамга авна гэж ярьдаг. Одоо тэрнчлэн Трамп одоо бандсан нүрэндээчгүй ямар ч хэлсэн цогцолт бол өгөх магадлал ингээ маш өндөр байна л гэж ер нь энэ BBC болон Al Jazeera агентлагийн шинжээчд бол үзээд байгаа юм л та. За үүний дараа юу болох вэ? Иран улс бол нэгдүгээрт ингээд юуны төрөнд төсвийн орлогогүй болчихлоо. За дээрэс нь нэмээд дотоодын газрын тосны үйлдвэрүүдийг нь устгахчихсан тохиолдолд Ираны зэвсэгт хүчин болон ингээд Ираны армийн танкууд ингээд тээврийн хэрэгслүүд гээд одоо ямар ч техник хэрэгслүүд бол ерөнхийдөө хөдлөх боломжгүй болж хувирна. За нэг ёсонд бол Иран улсын логистикийн салбар бол ингээд тэр чигтээ зогсох байдалд орно гэсэн үг. За логистик зогсохоор юу болдгоо гэхээр хамгийн түрүүнд мэдээч хэрэг улс орон даяар хамгийн түрүүнд хүнсний хомсдол бол шууд үүсдэг. За тэгэхээр одоо маш аюултай үр дагавар нөхцөл байдал бол үүснэ гэж ойлгож болохоор харагдаад байгаа Иран улс даяар яг логистик зогсохоор хүнсний хомсдол үүснэ гэдэг нь тодорхой шүү дээ. Шатхуун байхгүй болохоор тээвэр байхгүй болсон. Тээвэр байхгүй болохоор хүнсийг нэг мужаас нөгөө муж руу ингэж тээвэрлэж хүнсний захууд руу одоо ингэж оруулах боломж байхгүй болно. Ямар тэр чинь морин тэргээр тэр олон сая хүний хүнсийг одоо ачаа явуултаа нь шүү дээ. Нэг иймэрхүү нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Тэгэхээр энэ үүсэх нөхцөл байдал бол ерөөсөө юм тоглоом бол биш. Энд бол одоо хийсвэр байдлаар ингэж хөнгөн байдлаар бол хандаж бол яавч болохгүй. За яг бодит дүр зураг бол ерөнхийдөө бол ингэж буугаад байгаа. За ингээд дараа нь юу болох вэ гэдэг нэг асуулт байна. За ингээд хоол хүнсгүй болчихно. Тог цахилгаангүй болчихно. За ингэсэн тохиолдолд Ираны ард иргэд эсэргүүцэж, уурлаж, бухимдаж өөрсдийнх нь засгийн газрын эсрэг жагсаж эхэлнэ л гэсэн үг ерөөсөө. За Иран улс ингээд дотроосоо бол маш хүнд шахалтанд бол орно гэсэн үг. За нэг ёсондоо бол энэ Ираныг одоо ингэж Ираны энэ исламын одоо засаглалыг Аятолла Хоменигийн засаглалыг ингэж дарж авахын тулд за ард түмнийг нь бол хохироноос гээд одоо ингээд арай зөвлөлөд хэлчихэд бол болохгүй юм байхгүй юм л та. За гэтэл нөгөө талд ингээд мань Трамп гэдэг хүнд бол ингэх ирэх байгаа юу гэдэг нэг юм асуултаас гарч ирж байна л та. Яг өнөөдөр бол ингээд харгас цаг үе тохиолдож чинь дэлхийд даяар 2022 онд яг энэ галыг бол ихэвч Владимир Путин бол өрдөөд Украин руу дайрчихсан. За Украин бол мэдээж бас яг ингээ Путиний өнцгөөс харах юм бол Оросын албаны улс өөрсдийнх нь тэр эрх ашигын төлөө энэ дайныг бол хийж байгаа юм л та. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд ч гэсэн ялгаагүй тэр ойролт орондох өөрсдийн эрх ашигыг хамгаалахын төлөө за петродолларын системийг аюулгүй үргэлжлүүлэхийн төлөө за мөн одоо тэр Америк доллараар шатхуун зарагддаг энэ петродолларын системийг устгахын тулд тэр БРИКС-ийн орнууд Оросын албаны улс бол за хятад болон энэтхэг рүү тэр шатхуун болон байгалийн хийгээд доллараар биш юан болон рупигээр ингэж худалдаалдаг ийм гачин олон улсын тогтсон дэг журмыг ийм эвдсэн тогтолцоог ингэж бий болгох гээд байгаа энэ бүхний эсрэг ерөөсөө ингэж энэ дайныг бол хийгээд байгаа гэдгийг бас ингэж ойлгох хэрэгтэй байгаа юм л та. Тэгэхээр мань Трамп одоо ингэж ирэх байгаа юу гэдэг ийм асуулт байна. Яг үнэндээ бол одоо өнөөдөр хүн төрөлхтөн бид нар бол энэ 19-р зуун, 20-р зуун, за тэр дундаа бид нар 12, 3, 4-р зуунд бол амьдраагүй. Бид нар 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс. Бид нар олон улсын эрх зүйгээр одоо бидний өдөр тутмын үйл аж амьдрал олон улсын
олон улс орнуудын ингэж хоорондын харилцаа бол олон улсын эрх зүйн хэмжээгээр тогтоогдож явдаг ийм цаг үед бол бид нар өнөөдөр амьдарч байгаа гэдгийг бол маш сайн санах хэрэгтэй. Тэгэхээр дэлхийд дээр өөрнөх энэ аливаа энэ дайн тулаануудыг хүртэл ингэж олон улсын эрх зүйн хэмжээгээр бол тогтоож Женевийн конвенцээр хүртэл ингэж журмыг нь бол тогтоосон байдаг. За тэгэхээр Женевийн конвенцэд бол одоо энэ асуудлыг яг юу гэж тусгасан байдığım бэ гэхээр иргэний зориулалтад дэд бүтцийн байгууламжууд боловч давхар тэр байгууламжуудыг ингэж цэргийн зориулалтаар ашиглаж байвал олон улсын одоо хууль ёсны дагуу цэргийн бай болгон устгах боломжтой гэдэг одоо ийм заалтууд байдیں۔ Тэгэхээр энэ чэнэс нь харах юм бол одоо Иран улс бол мэдээч хэрэг тэр бүхний цэргийн байгууламжуудаа бол давхар юуны зориулалтаар бол ашиглаж байгаа. Дэд бүтцийн байгууламжуудаа бол одоо цэргийн зориулалтаар бол ашиглаж байгаа. За ийм учраас Женевийн конвенцийн дагуу Америкийн нэгдсэн улс Ираны дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгөх үндэслэлтэй боломжтой гэж бол гарч ирээд байгаа юм ингээ харахаар. Гэхдээ өнгөц харахаар яагаад өнгөц харахаар гэж ярьж байгааг гэвэл одоо би тайлбарлая. За яг энэ оргил үе дээр нь гинт бүдүүлэхээр ингэж таслаад шал өөр юм ярьж байгаад бол уучлаарай. Тэгэхээр нэг зар сурталчилгааны чанартай зүйл хийхэд бол одоо өөрийнхөө юмыг бол ярихгүй болохгүй шүү дээ. Энэчээс Адольф Гитлерийн миний тэмцэл номыг бол манай сувгаар бол үргэлжлүүлэн худалдаалсаар байна. Арай дуусаагүй байгаа. За тэгэхээр энэ ном бол одоо бид бүхний зарим нь бол мэдэхгүй байж магадгүй мэдэхгүй байгаа хүмүүсээр үлээд хэвчээ 1924 онд Адольф Гитлер шоронд хоригдож байхдаа эдгээр залуухан байхдаа энэ номыг бол одоо бичсэн. За энэ номон дээр одоо ерөнхийдөө яагаад Хитлер энэ өнөөдрийн Израиль улс гэдэг байгаа энэ еврейчүүдэд дургу еврейчүүдийг тэгж их устгахаар хүсэж байсан талаараа яагаад Оросын холбооны улс буюу одоо хуучин зөвлөлт холбоот улсад дургу байсан талаар яагаад тэр улстай заавал дайн хийх ёстой байсан талаар мөн яагаад британчуудыг эзлэх ёстой байсан гэх мэтэр ер нь энэ дэлхийн 2 дугаар дайн гэдэг дайн чинь өөрөө яг ямар философи утга агуулгаар одоо ихэлсэн ийм дай юм бэ гэдэг энэ талаар бол маш нарийн мэдээллүүдийг бол өөрөө бичсэн байгаа. Дээрэс нь яг үнэн зүйлийг хэлэхэд бол энэ номон дээр одоо би өөрөө энэ номыг орчуулсан үнэхээр яг үннийг хэлэхэд энэ номны эхний бүлгүүдийг ингээ уншиж хахад яг манай улсын өнөөдрийн нөхцөл байдал надад ингэж шууд нүдэнд буусан байхгүй. Тэгэхээр яг энэ номыг ингэж худалдаж авч уншиж үзсэн хүмүүс нь бас ингээд өөрсдийнх нь сэтгэлжийг доор бичээрэй гэж хүсье. Та нарт яг тэгж санагдсан уу? Өнөөдрийн ингээ Монголын парламентын бодит дүр зураг яг энэчнээс харагдах шиг болсон. Ийм хүчтэй мэдрэмжийг бол надад өгсөн. Энэ ном бол нэг фашист ч юм уу, тийм нацизм, тийм урайлж сурталчилсан тийм ном бол огтоосоо биш. Энэ зүгээр нийгмийн шинжлэх ухааны талаасаа энэ бол өстой гайхамшигт. Энэ бас толгой сайтай хүн байсан байлээ. Энэ Хитлер гэдэг хүн бол одоо тэрнтэй бол марах зүйл байхгүй. За тэгээд номыг уншижсэн, авч уншсан хүмүүс нь өөрсдийнх нь сэтгэлзүүдийг хуваалцсараа. Дээрэс нь энэ ном бол манай улсад тэр 2000 онд гарч байсан монгол хэлний хэвлэгдчихсэн тэр миний тэмцэл Mein Kampf гэдэг номны орчуулга бол биш шүү. Тэр бол Оросын холбооны Орос хэлнээс орчуулсан ном. За энэ бол одоо 1942 онд буюу дэлхийн 2 дугаар дан эд өрнөж байхад англи хэлний орчуулагдаж Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр жинхэнэ тесрэлт хийж байсан тэр одоо их хувьс нь бол монгол хэл рүү орчуулсан одоо маш сайн орчуулгатай ном шүү гэдэг бол давхар хэлмээр байна. За үргэлжлүүлье. Яг бас ингэж хэлж болохгүй. За яагаад гэвэл яг юу хэлэх гээд байна гэвэл за хэдийгээр энэ одоо дэд бүтцийн байгууламжуудыг Иран улс цэргийн зориулалтаар давхар ашиглаж байгаа нь үнэн боловч энэ станцуудыг одоо энэ дэд бүтцийн байгууламжуудыг устгаснаар энгийн иргэдэд учрах хохирлон за дайсны цэргүүдэд учрах хохирлоос ингэж илүү хүн дээр тусаж байвал тэр объектуудыг бол устгаж болохгүй гэдэг бас ийм дүрэн бол байд юм байна. Женевийн конвенцэд бол. Тэгэхээр нэг ёсондоо бол одоо маш товчхоноор энгийн үгээр тайлбарлах юм бол нэг батальон цэргийг бол төлшгүй, нефтгүй маневр хийх хөдлөх чадваргүй болгохын тулд бүхэл бүтэн нэг хотыг эсвэл бүхэл бүтэн нэг мужийн иргэдийг тэр чигээр нь цахилгаангүй, дулаангүй, эрчим хүчгүй, эмнэлгүүдийг нь ажиллах боломжгүй ийм хүнд байдалд оруулах юм бол за хэрэг ингэх юм бол энэ бол дайны гэмт хэрэг болно гэсэн одоо ийм заалтууд Женевийн конвенцэд бол явж байгаа юм л та. За тэгэхээр эндээс Америкийн нэгдсэн улсыг одоо өмгөөлөх болон буруутгах юм хоёр өнцөг бол гарч ирээд байгаа. За газрын тос бол одоо яалтчгүй Ираны армийг санхүүжүүлэх одоо гол эрэлхийн орлогын их үүсвэр эрэлхийн гэж авч чинь орлогын их үүсвэр одоо мөн үг гэвэл мөө энэ бол маргах аргагүй. За түүнчлэн Ормосын хоолойг нээхийн тулд Америкийн нэгдсэн улс Иранд одоо ийм хэмжээний бол одоо цохилтыг өгч байна.
одоо энэ ч одоо дэлхийн эдийн засгийг аврахын тулд бид нэр ингэж ийм цохилт өгч байна гэдэг бол одоо бас өмөрөх шалтгаан бол болцоод байна шүү дээ. За иймээс одоо энэ бүхэн нь энэ дайны гэмт хэрэг бишээ гэж нэг өсөнд бол Америкийн нэгдсэн улсын талаас өөрсдөө зөвтгөх бүрэн боломжтой байна. Гэхдээ яг нөгөө талаас нь ингээд харах юм бол за Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ Ираны газрын тос улсын эрчим хүчний байгууламжуудыг одоо бүрэн устгаснаар юу болох вэ гэвэл Ираны 80 сая гаруй ард иргэд ажилгүй, орлогогүй, унаагүй, нэмээд хоол хүнсний хомсдолтой, эмнэлгийн тусламжгүй ийм харанхуй 13 дугаар зууны үеийн нөхцөл байдлыг бий болгож бүрдүүлж өгч энэ 90 сая, 80 сая хүнийг нийтээр нь шийтгэх учраас за энэ бас яалтчгүй нөгөө талаас нь харуул Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ийм алхам хийх юм бол энэ нь дайны гэмт хэрэг болно. Өнөөдөр Украин улс ч гэсэн нийтээр тог цахилгаангүй хар тэнгисийн далайн терминалууд, баазууд, газрын нэг бордоо одоо нэг Украинч ургац тарифтын улс шүү дээ. Нөгөө хамгийн сайн газар хөрсөн нь одоо хамгийн үржил шинтэй тэр бүх одоо ургац тарианы экспортын гарцыг гаргадаг тэр газрын дундад тэнгис хар далайд оршдог тэр терминалууд нөө нэг юунууд усан онгоцны зогсоолууд тэд нар бүгд байж байгаа ард иргэдэн цахилгаантай байж байгаа. Тэгэхээр Трампын зүгээс бол нөө бүр илүү нөө нэг амар харгас зүйл хийх гээд байгаа байхгүй юу? 80 сая хүнийг тог цахилгаангүй хоол хүнсгүй болгоно гэдэг чинь бас яг уу Израильчууд яг Палестинд бол одоо ийм зүйл хийдэг бах. Яг ингэ бодохоор би юм байж бас болохгүй шүү дээ. Израильчууд өнөөдөр муу ээж болно. Оросууд өнөөдөр бас муу ээж болно. Гэхдээ Америкийн нэгдсэн улс эднэртэй барьцаж тэгвэл би бүр илүү муу байх ёстой. Би бүр илүү муу ээж чадна гэж ингэж муугаараа барьцах бас шаардлага бас байхгүй шүү дээ. Яг үнэндээ бол за тэгэхээр одоо за яг ингэ өргөжлүүлээд одоо ярив та ямар ч гэсэн ингэж цохилт өгчихлөө. За өнөөдөр эсвэл маргааштай ингэж цохилт өгчихлөө гэж бодъё. Одоо ирээдүг арай зөгнж яриад ш. Тэгэхээр тун ойрын ирээдүг. За Иран улс ч яг ингэ дүүрсэн ингэ одоо сүрд юм байж хүн дэгдсэн үедээ очиод ингэ сүрд юм байж. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын Иранд хийх тэр бүх одоо үхлийн төв хэмжээний тэр бүх дайралтууд нь зөвхөн Иран улсыг сүрүүлээд зогсноо гэвэл та бүхэн одоо дэндүү өрөөсгөхөөр бодож байна. За энэ дайралтууд яг үнэндээ бүр яг баталгаатай хэлэхэд дэлхийн зах зээлд цунами үүсгэх хэмжээний нөлөө үзүүлнэ гэж бол харагдаад байгаа. Яг хөө энийг бас л би хэлээгүй л дээ. Нөгөө нэг манай автортай BBC болон Al Jazeera агентлагийн маань шинжээчид бол яриад байгаа юм л да. За үүнийг одоо сайхан тайлбарлах юм. Энэ хүмүүсийн ярьснаар сайхан тайлбарлаж өгье л да. За энэ Ираны одоо бүхий л дэд бүтцийн байгууламжууд, нефтийн байгууламжууд ингэж устгагдсан гэдэг мэдээ аль бие ёсоор дэлхийн хэвлэлүүдээр дөнгөж цацагдгүй үгүй юу? За үүнээс хэдхэн минутын дараанаас эхлээд дэлхийн түүхийн эдийн биржүүдэд жинхэнэ цочрлын шин давлгаа үүснэ. За үүнийг одоо маш энгийнээр хэлэх юм бол одоо газрын тосны үн $150 давж за $200 орчимлуу цойдж за хар алт бол одоо ингэж гадзуурна гэж бол энэ мэрэгчлүүд бол одоо дүгнээд байгаа юм л. За энэ бол одоо хүн төрлөختний бараг сүүлийн хагас 100 жил бараг бүтэн 100 жилийн турш одоо тохиож байгаагүй юм аимшигтай огцом үнийн өсөлт ийм аимшигтай цунами давлгаа болно л гэж бол ойлгож болохоор байна. За үүний дараагаар юу болох уу гэвэл одоо шатхууны үн бол мэдээч ингэ нэмэгдэнэ. За хаа нэмэгдэх үү гэвэл хаасайгүй нэмэгдэнэ. Америкийн нэгдсэн улсад нэмэгдэнэ, Европод нэмэгдэнэ, Азийн бүс нутгуудад одоо ганцхан өдрийн дараа гэхэд үн бол ингээ 2-оос 3 дахин бол нэмэгдэх одоо ийм боломжууд бол үүснэ гэсэн үг л дээ. За яг ингээд үүнээс улбалаад ингээд зарим улсуудын хувьд ингээд нөөцөө хадгалахын тулд бол шатхууныг хязгаартай олгож за эсвэл бүр тодорхой хугацаанд ингээд ард иргэдтэй одоо хэрэглээний зорилтоор бол олохгүй ийм байдалч бол үүсэж магадгүй. За үүнээс болоод юу үүсэх үү гэхээр манай улсын ард иргэд нөгөө нэг бензин доочрлоо үдцсэн болохоор бол маш туршлагатай байгаа шүү дээ. Худалдаа авалтын паник бол шууд үүснэ. Бид нар бас паникнд орсон шүү дээ. За паник гэдэг нь одоо юу яриад байгаа юм гэхээр ингээ хаа сайгүй одоо манад үүссэн шиг тийм олон километр үргэлжилсэн за хүн ам ихтэй бүр тийм машин бүр ихтэй том хотууд бол ингээ олон 10 км урт үргэлжилсэн юм бензиний шатхууны очрууд үүсэх одоо ийм дүр зураг бий болно л гэж бол одоо
тэр дээр байдаг нөгөө нөхдүүд ч одоо яриад байгаа юм шүү дээ. За хамгийн одоо эхний хүн цохилтыг бол мэдээж хэрэг Аз төв бол шууд амсна. Европоос төрүүлж амсна. За Аз төв ягаад гэвэл мэдээж хэрэг Ормосын хоолоогоор бол одоо өөрийнхөө эрчим хүчний дээвлэх одоо хувийг бол голцсон гэж авдаг ийм учиртай ийм төв манай сайхан Азийн орнууд зүүн өмнөд Аз, Инд гэх хятад метод гээд бол одоо газрын тосны маш том ийм хэрэглэгч улсууд бол байна шүү дээ. Тэгэхээр одоо ялангуяа энэ Инд гэх хятад одоо улсуудын хувьд бол ингэж шууд хомсдол үүсээд за эрчим хүчний нөөцөд байсан эрчим хүчээ гаргаж задлахаас өөр аргагүй юм байдал үүснэ гэсэн үг. Гэхдээ нөөцөө задлаа гэд бол тэсгэх ямар ч боломжгүй. За ингээд аж үйлдвэрлэлийн салбар бол ерөнхийдөө шууд эрчим хүчний дутагдд орж ирсэн гэсэн үг. Шууд дутагдд орж ирсэн гэсэн үг. Одоо ялангуяа хятад улсын хувьд бол ярих хэрэгтэй. Тэгэхээр эрчим хүчний дутагдд орсон аж үйлдвэрлэлийн салбар яах вэ гэхээр нэгдүгээр за яах вэ тэр эрчим хүчийг арай өндөр үнээр орлуулж авлаа гэж бодоход үйлдвэрлэлийн өртөг аимшигтай өснө. Бүр үнийн өсөлт бүр дийлдэхэ болно гэсэн үг. За эсвэл олдох магадлал бага заяа. Шатхан олдох магадлал яг үндэ бага. Яг Оросоос орлуулад авчиж болно гэж ингэж хүмүүс үзээд байгаа. Гэхдээ Оросууд өнөөдөр хятадын тэр бүх нөгөө нэг амар хэрэглэг Ормосын хоолоогоос авдаг байсан одоо тэр бүх орон зайг өнөө маргааштай эсвэл 1 жилийн дотор 2 жилийн дотор Оросын улбанаас шууд нөхөж чадахгүй байхгүй. Тэрний чинь тул газрын тосны терминалуудыг нэмж байгуулсан хүчин чадал нь дийлэхгүй байхгүй. Тээвэрлэлтийн хүчин чадал нь тэр чинь нэмж терминалууд байгуулсан, нэмж газрын тосны хоолоонуудыг одоо барина, нэмж олон танкеруудыг ингэж хооронд нь явуулсан гэх мэтэр одоо маш их ийм асуудлууд үүсэх болохоор тэр хормын дотор тэрийг бол холбох боломж байхгүй. Тэгэхээр юу болох вэ гэхээр аж үйлдвэрөө зогсох магадлал үүснэ гэсэн үг. Аж үйлдвэрлэлүүд зогсвол юу болох вэ гэхээр иргэд ажилтгүй орлогогүй болно. Инфляц өснө, ядуурл нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засгийн өсөлт саарна гэсэн үг. За өсөлт саарах биш бүр гацч магадгүй юм байдал үүснэ гэсэн үг. За тэгвэл манай нөгөө Япон, Солонгос гэх мэт орнууд бол хятадтай харьцуулахааргүй бүр амар хүн цохилтонд орно гэж бол ойлгож олно л дээ. Япон, Солонгос хоёр яах юм яг үүндээ өөрсдөө ямар ч олборлолт хийх боломжгүй ийм л улсууд 100% хараат байдаг юм улсууд. Тэгэхээр энэ хоёр улс бол хамгийн түрүүнд ядж хат амар өндөр хөгжсөн аж үйлдвэрлэлтэй улсууд. Япон, Солонгос хоёр бол бүр маш өндөр хөгжсөн аж үйлдвэрлэлтэй. Дээрээс нь Япон, Солонгосын аж үйлдвэрлэлийн салбар хятадын аж үйлдвэрлэлийн салбартай харьцуулахад өндөр технологи дээр суурилсан аж үйлдвэрлэлийн салбар одоо эрчим хүч илүү их зарцуулна гэсэн үг. Тэгэхээр Япон, Солонгос хоёр аж үйлдвэрлэлийн салбар аварч үлдэхийн тулд иргэдийн шатхууны хэрэглээнд хязгаар тогтоохоос өөр аргагүй одоо ийм л нөхцөл байдал бол үүснэ гэж харагдаад байгаа юм л та. За үүнээс гадна одоо өөр зүйлийг одоо ингээ яри дан ингээд нэг аж үйлдвэрлэлийн салбар яриад тахаар бас ингээд өвтөртэй. За өнөөдөр яг би болцыг бодит зүйлийг яри. Одоо манайхан ингээд үйл болохоор нэг сайхан Вьетнам руу очиод нэг бөөнөрөө амарчдаг Вьетнам, Таиланд, зүүн өмнөд Азаар за заримдаа яг нэг шаардлагатай бол ийш тийш өөр газрууд руу явна. Япон, Солонгос, за нэг Европ, Герман, Германч юм уу. За үүнээс гадна мэдээч амьдрахаар, сурахаар ингээд бид нар бол явдаг л та. За тэгвэл өнөөдөр юу болоод байна гэхээр газрын тосны үн нь бол ингэж нэгэнт өсөж эхэлсэн учраас тасалбарын үн нь бол одоо огцом өсөж эхэлсэн байна. За тэгэхээр аялал жуулчлалын салбар бол ерөнхийдөө маш хүнд байдалд орно гэж ойлгож байна л та. Тасалбарын үн яах юм 3-4 дахин өндөр болчихоор хэн аялах юм бэ? Одоо яг дундаж амьдралтай яг манай нөгөө нэг одоо өвлдөө нэг Вьетнам яваад нэг 2-7 хоногоос ганц 2 сар болцдог. Одоо тиймэрхүү хүмүүсийн хувьд бол мэдээж ингээд шууд онгоцны үн ингээд 3-4 дахин өндөр болчихоор бол одоо адекват бидний амьдралд ингээд шууд хүн дээр ингээд тусаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд аялал жуулчлалын салбар энэ чинь зөвхөн 3 сая хүний асуудал шүү дээ. Дэлхийн 8 тэрбум хүний асуудал шүү дээ. Аялал жуулчлалын салбарууд шууд зогсох байдалд орж гэж бүхэлдээ зарцах магадлал ингэж үүсэх ийм аюултай зүйл бол одоо тохиолдно гэсэн үг. Тэгэхээр дагаад одоо аялал жуулчлалын салбараас гол орлого олдог нөгөө зүүн өмнөд Азийн орнууд. За мөн одоо энэ ойролт орнуудын Сауди Арабын Дубай, Мумбай эдгээр чинь бол газрын тосороо ингэж мөнгө олдог. Газрын тосороо олсон мөнгөө аялал жуулчлалын салбар руу оруулж нефт дууссан үед, хар алт дууссан үед бид нэр аялал жуулчлалаас мөнгө олно гэдэг ийм бодлого баримтагдчихсэн чинь ингээ хар алт нь гацаад ийм гачин байдалд орсон. Дээрээс нь аялал жуулчлал гацчихаар ойролт орнуудын эдийн засаг бас маш эвгүй байдалд орох ийм дүр зураг бол бий болоод байна. За ингээд яах вэ гэхээр хөрөнгө оруулагчид гэдэг хүмүүс бол хамгийн түрүүнд одоо сандарч ихсэн. Угаасаа сандраад ихэдчихсэн байгаа. За энэ хөрөнгө оруулагчид юу хийх вэ гэхээр одоо нийтлэхээр нь ингээ харах юм бол одоо бэлэн мөнгнөөсөө юуны түрүүнд бол салах хэрэгтэй.
ийм нөхцөл байдал бол үүсэж байгаа. Тэгэхээр мэдээч хэрэг авт үснэ гэж бол одоо онлын хувьд бол угаасаа өсөх учиртай. За дээрэс нь ингээд Америк доллар өрсөд байгаа мөнгө бол одоо валют Америк доллар бол болгох магадлал байгаа. За дээрэс нэмээд биткойн зэрэг одоо иймэрхүү зүйлс рүү ингэж хөрөнгө оруулалт хийж хөрвүүлж магадгүй ийм нөхцөл байдал бол үүсэх болов гэж бол ерөнхийдөө харагдаад байгаа. Гэхдээ энэ бүхнээс илүү хамгийн аимшигтай нөлөөлөл нь юу вэ гэвэл шатхууны үнээсээ энэ бүхэн халиад бидний өдөр тутмын иддэг талхны үнэнд одоо энэ инфляц шингэж эхэлнэ гэсэн үг. Энэ Ормозын хоолой энэ Ираныг бөмбөгдөх, маргааш бөмбөгдөх энэ асуудал үр дагавар шингэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр шатхуунаа дагаад одоо юу гэсэн үг гэвэл тээврийн зардал бол угаасаа ингэж өснө. За ингэснээр бол одоо дэлхийн өнцөг булан бүрт ингэж хүнс болон өргөн хэрэглээний барааны үн одоо онгоцны тикт одоо тасалбар 3-4 дахин нэмэгдчихээр хүнсний тээвэр, агаарын тээвэр өртгөн 3-4 дахин бас нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр импортлж оруулж ирж байгаа одоо тэр хүнс экспортлж гаргаж байгаа тэр хүнсний өртөг дор хаяж дахиад 3-4 дахин нэмэгдэж магадгүй гэсэн одоо ийм зүйлийг бол яриад байгаа юм л та. За нэг талаас одоо барааны үн өснө, инфляц өснө гэсэн үг. А нөгөө талаас одоо явандаа ингээ аж үйлдвэрүүд бол ингэж хаагдж хүмүүс ингэж ажилтгүй орлогогүй болно гэсэн үг. За энэ үзэгдлийг бол одоо эдийн засгийн шинжилгээ ухаанд бол стагфляц гэж нэрлэдэг одоо ийм нэр томьёог бол гаргаж ирж байгаа. Яг би энийг бол сайн мэдэхгүй стагфляц гэж. Тэгэхдээ би энийг судлаад үзсэн чи яг л одоо энэ үйл явдлыг энэ нөхцөл байдлыг бол би бодож байгаа одоо хэвээд байгаа юм л инфляц тасалбаргүй өсөх хэрнээ нөгөө талд одоо ингээ ажлын байр байхгүй, ажлын байр нь багасж эдийн засаг нь өсөхгүйгээр ингэж зогсон байдалд эсвэл бүр ингэж буурдаг ийм одоо гүн хямралын үзэгдлийг бол хэвт юм уу та эдийн засгийн мэрэгчлүүд нь доор ингээ сайхан тайлбарлаад өгөөрэй гэж хүсье. За тэгэхээр ямар ч тач одоо би ч ерөнхий байдлаар ингэж бүдүүн бадаг сайхан тойм хийж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр одоо энэ бүх үр дагавар, энэ бүх одоо дэлхийн нийтийг хамарсан хямралын түлхүүр өнөөдөр ингэж хинт байна вэ гэвэл энэ түлхүүр өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг армийг удирдах байгаа, гартаа атгцсан байгаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын гарт энэ бүх түлхүүр байна. За мөн одоо олон улсын яг мэрэгчсэн шинжээчдийн зүгээс бол Трамп одоо ийм шийдвэр гаргах магадлал бол 60% таа байна л гэж бол үзээд байгаа юм л т. За мөн одоо үүн дээр нэмээд нэг маш муу мэдээ бол байна. За энэ одоо ямар муу мэдээ вэ гэвэл Иран улс бас яг зүгээр сууж байгаад өөрсдөө ингэж 13 дугаар зуун руугаа буцаад улс үндэстнээ тэр чигээр шатаагаад үлдэхгүй гэдэг нэг юм асуулт бол гарч ирж байна л т. За нэг ёсондоо бол ингээ Америкийн нэгдсэн улс өргөн хэмжээний цогцолт өгснөний дараагаар үүний хариу болгож Иран улс бид шатах юм бол та нарч гэсэн шатах болно гэдэг одоо ийм философи дээр ийм одоо бодол дээр үндэслээд одоо хариу тактик ашиглана гэсэн үг. За маш товчор бол Иран одоо сүүлчийн үлдсэн баллистик пуужингуудаа хаашаа харах уу гэхээр Сауди Араб дахь Сауди Арамкогийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд, байгалийн цогцлборууд, за Катарын мөн одоо байгалийн асар том ордууд, Арабын нэгдсэн Эмират улс дахь одоо дид бүтцийн байгууламжууд руу харвах ийм хувилбарыг бол одоо ярьж гин гэсэн үг. Тэгэхээр энэ боломжтой гэвэл боломжтой. За Иран улс хэрвээ ингэж хамтдаа үхье гэдэг одоо ийм хариу арга хэмжээ авсан тохиолдолд энэ асуудал зөвхөн Ираны биш, ойрхон орнуудын одоо бүх газрын тосны гарц устгагдана гэсэн үг. Ойрхон дорндоос гардаг одоо тэр бүх газрын тос болон байгалийн гарцууд тэр чигтээ байхгүй болно. Ормозын хоолой эргээд нээгдсэн ч түн байхгүй болно гэсэн үг. Буцаж сэргээтлээ 2, 3, 4 жил болно гэсэн үг. Тэгэхээр энэ зөвхөн ингэж Ираны асуудал биш. Ойрхон орнуудын одоо бүх газрын тосны гарцыг устгах ийм асуудал болж хувирч магадгүй ийм том одоо аюул байгаад байна л та. Мэдээч яг Америкийн нэгдсэн улсын зүгээс Patriot зэрэг одоо агаараас хамгаалах системүүдээр тэр бүх пуужингийн цогцлуудыг бол устгахаар оролдох байх л та. Гэхдээ байгаа бүхнээ Иран улс дайчилж харвах юм бол бүгднийг устгаж бол чадахгүй гэдэг нь бол баталгаатай. Зарим пуужингууд бол байнда тусна. За тэгээд хэрвээ ийм зүйл буцсан тохиолдолд ойрхон орнуудын газрын тос байгалийн байгууламжууд, ордууд, боловсруулах үйлдвэрүүд давхар Ираны цогцолтод дүрчсэн тохиолдолд дэлхийн эдийн засгийн төгсгөл ирнэ гэсэн үг. Одоо бүх нийтдээ супер хэмжээний юм шоконд орно. За хамгийн гол нь одоо
ийм зүйл болох магадлал маш өндөр болцоод байна л гэдгийг бол одоо бүгдээрээ эрүүл ухаанаар ойлгох хэрэгтэй болоод байна. Би зарим хэсэгт нь жоохон сэтгэлийн хөдөлгөөнтэй яриад байна шүү дээ. За харин одоо ингээд яг энэ шинжээчдийн ярьж байгаагаар бол асуудал ингэж дипломат байдлаар шийдвэрлэх боломж бол харамсалтай хамгийн бага буюу 10% л боломжтой гэж гарч ирсэн байгаа. Тэгэхээр дипломат байдал бол одоо асуудлыг шийдэх боломжгүй. За галт тэрэг өөрөөр хэлбэл нэгэнт хөдөлчихсөн. Одоо яриа хэлцээрээр асуудлыг шийдэхээс нэгэнт өнгөрсөн. Яг яриа хэлцэл бол хугацааг сунгаж болно. Одоо цаг хожиж болно. Гэхдээ шалахгүй нэг 10-аас 14 хоногоор л энэ бүх төгсгөл, сүрэл, Армагеддоныг бол одоо ингэж хойшлуулж болноо л гэж одоо ингэж л эднэр үзээд байгаа юм л та. За ингээд одоо юу болохыг цөмөрөө харахад үлдэж байна. Сая бол ингээ хамгийн муу хувилбар боловч хамгийн боломж өндөртэй байгаа хувилбарын талаар ерөнхийдөө ярьцгаалаа. За энэ бүх боломжит хувилбарууд одоо зүгээр л одоо боломжит хувилбарууд гэдгийг бол та бүхэн бас эрүүл ухаанаар бол ойлгох хэрэгтэй. За ингээд маргааш эсвэл нөгөөдөртөө багтаагаад юу болох уу гэдгийг нь бол одоо бүгдээр ингээ харахад үлдэж байна л та. Юу болохыг Трамп одоо бандсан нүрэндээ баавгаа хаална гэхчээр өөрийнхөө тэр одоо нэр хүнд Америк нэгдсэн улсын зэвсэг түвшний нэр хүндийг бодоод тийм том хэмжээний цохилтыг одоо өгөх үү эсвэл ингээл за тэгвэл дахиад нэг боломж би олгосон гэх мэтэр одоо ингээ өөр юм өргөжлүүлээ яриад ингээ ихэрчих юм болов уу одоо харахад үлдэж байна л та. За ингээ хэд хоногоос тодорхой болох байлгүй дээ. За ингээд дараагийн дугаараар дахин уулзсан иймэрхүү геополитикийн сэдвээр яриаг бас ингээ ярьсан ч сайхан биш. За баярлалаа.